Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2022 онд нээлттэй хийж байсан сонирхолтой нэгэн киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Киногоо үзэхээс өмнө суугтаа лайк болон subscribe дарж дэмжгээ бидгийн мартаарай. Ингээд кинонд орцгоё. Энэ бол манай гол дүр Рони. Тэрээр нэгэн засварын газар ажилладаг ба маш дуугүй бүрэг зантай нэгэн. Бага байхаасаа л машин уралдааны тоглоом тоглож өссөн бөгөөд ажиллаа дуусныхаа дараа шууд л симулятор дээрээ уралдаж эхэлдэг. Мөн түүнд хиндэж хэлээгүй нэгэн нууц байсан нь Рони бол Японы захин машины уралдааны тэмцээнд төрүүлж байсан жинхэнэ аварга нь болж таардаг. Харин одоо тэрээр дэлхий дахинаа уралдахын тулд заавал мэрэгжлийн уралдааны багт эвсэх хэрэгтэй болжээ. Түүний дарга Жон нь Ронид үргэлж тусалдаг халамжтай нэгэн. Тэрээр Ронигийн видео тоглоомын авьяасыг мэддэг бөгөөд түүнд туслаж шинэ боломж нээж өгөхийн тулд Японы алдарт Live Drift Club нэртэй дрифтинг клубын менежер болох Женнитэй танилцуулахаар шийджээ. Энэ клуб нь Японы хамгийн шилдэг уралдааны багуудын нэг бөгөөд тэнд олон чадварлаг тамирчин, түүнчлэн Роман гэх алдартай механикч ажилладаг юм. Клубын эзэн нь Тони гэх алдартай тамирчин бөгөөд харамсалтай нь тэрээр саяхан ноцтой осолд орж зодог тайснаар багтаа шинэ гишүүн хайж байгаа нь энэ юм байна л да. Энэ мэдээг сонсоод Рони чихэд баярлан үүнийг мэрэгжлийн захин спортын багт эвсэх маш том боломж хэмээн бодсон тул Женнигийн урилгыг шууд л хүлээн зөвшөөрөв. Үүнд нь Женни ч мөн баярлан түүнийг клубын бусад гишүүдтэй уулзуулахаар уралдааны зам руу дагуулan очлоо. Гэвч тэнд очисон даруйда Рони ихэд гайхаж орхив. Учир нь тэрээр үүнийг захин спортын уралдаан гэж бодож байсан чинь энэ нь жинхэнэ машины уралдаан болж таарав. Ингээд Женни түүний дрифтийн чадварыг шалгаж үзэхээр болоход Рони юун дрифт хийх мантай бүр бодит машинч тийм олон удаа барьж байгаагүй нь ил болдог. Тиймээс Женни өөрөө машинаа жолоодон түүнд дрифт яаж хийхийг зааж өгөхөд Рони хажууд нь анх удаага жинхэнэ уралдааны машин сууж байгаадаа итгэж ядсан байдалтай л сууж байдаг. Хэсэг явсны дараа Женни "Одоо чи өөрөө оролдоод үз" гэхэд Рони маш их сандарч байсан ч зориг гарган жолооны ард суудаг. Тэрээр эхэндээ зүгээр л ердийн замаар явж байгаа мэтэл жолоодсон тул Женни түүнийг жинхэнэ уралдаанд тохирохгүй хэмээн эргэлздэг. Гэвч Рони дахин нэг боломж хүсэж насаараа захин уралдаанаар хичээлсэн хүн болохоор дрифт хийх учир начрыг нь амархан ойлгочихдог. Женни ч түүнийг ийм хурдан ахиц гаргасан үнэхээр гайхаж тэр даруйдаа л клубын төв байранд аваачиж багийн гишүүдтэй танилцуулав. Тэнд Тони болон багийн өөр нэг тамирчин Кент хоёр байх ба Кент бол өөрийгөө хийдэх үнэлдэг бие тосон нэг юм. Олон клуб түүнтэй гэрээ байгуулах санал тавьсан тул тэрээр Тонигоос цалингаа нэмүүлэхийг хүсгэд Тони ч үүнд нь уурлаж гарав. Учир нь баг одоо санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалд орсон байгаа юм байна л да. Женни ч Кентийн энэ хандлагад дургуутсаж "Манай баг одоо шинэ тамирчнаа олсон" гэд Кентийг явахыг хүсдэг. Харин Тони охиноосоо авчирсан шинэ уралдаан чинь зүгээр л нэг захин тоглоомын тамирчин гэдгийг сонсоод ихэд гайхан уурлаж эхлэв. Мөн "Түүнийг багт авч болно гэж юу? Хийм хүн бидний төвшөнд хүрэхгүй шүү дээ" хэмээн хэлж түүнийг багт авахаас татгалздаг. Энэ үгсийг сонсоод Женни ихэд гомдож харин Рони Тонигийн өмнө өөрийн ур чадвараа харуулахыг хүслээ. Эхэндээ Тони зөвшөөрдөггүй ч клубын механикч Роман түүнийг ятгаснаар нэг удаагийн боломж олохоор болов. Ингээд Ронид Женнигийн машин дээр Романаар баг зэрэг тохиргоо хийлгэсний дараа ашиглуулахыг зөвшөөрөв. Рони ч шалгалтаа өгөхийн өмнөх шөнө нь симулятор дээрээ ахин дахин бэлтгэл хийж байгаа нь харагдана. Маргааш нь өнөөхид бүгд уралдааны зам дээр цугларах ба тэнд нь мөн дэлхийн дрифт уралдааны 3 удаагийн авраг Шейн гих залууч бас ирсэн байдаг. Тэрээр Тонигийн осолд орсон өдөр цуг уралдаж байсан ба Тони түүнийг дуудсан шалтгаан нь Ронид энэ бол тоглоом дээрх уралдаан чинь биш жинхэнэ уралдаан гэдгийг мэдрүүлэхийг хүсчихэлтэй. Ингээд Рони дахиад л цорчигчийн суудалд суух ёстой болсон ч энэ удаад Женнигийн оронд Шейн жолоодох байлаа. Шейний жолоодлого түүний өмнө мэдэрснээс нь тис өөр бүрчлөө хуурц ширүүн байв. Шейн маш огцом эргэлтүүд хийж хурдаа нэмэн давхиж байсан нь Ронид яг л нааш цааш шидэгдэж байгаа мэт мэдрэмж төрүүлж дотор нь муухаарч эхлэв.
Гэсэн ч Рони шантралгүй Шэйний хийж буй үйлдэл бүрийг анхааралтай ажиглахыг хичээсээр байв. Тонигийн санаачилсан Рониг зориуд айлгаж бууж өгөхөд хүргэх төлөвлөгөө биелж Ронигийн царайн цонхиж бараг л бөөлжих гэж байгаа мэтэл харагдаж байсан тул өнөөхид энэ ч одоо болиг гихэндээ химэн бодож байв. Гэвч Рони энэ бүхнийг мэдрэх тусам улам бүр шийдэмгий болж юу ч болсон оролдоод үзэхээр шийдсэн байв. Гаднаа айдастай харагдаж байсан ч тэрээр дотроо бүх зүйлийг тооцоолж гүнзгий тунгаан бодож тэмцээнд оролцох шийдвэртэй үнэн ч хിവэр байв. Удалгүй Рони жолооны ард суугаад ихэндээч олигтой юм хийхгүй байснаа удалгүй гайхалтай дрифтүүд хийж бүгдийн гайхшралыг төрүүлж чаддаг. Тэрээр хурдан тасан цогцож өрсөлдөгчийнхөө жолоодлогыг яг так дуурайж өөрийн болгож чадсан байв. Гол нь тэрээр уралдааныг яг л өөрийн төрлөх чадвар шиг л мэдэрч байхан тэр. Шэйн ч Ронигийн энэ авьяасаас урам авч нэг их юм бодлогүйгээр уралдаанд шууд нэгдэв. Тэрээр аль болох Рониг алдуулах гэж хүчтэй шахаж эргэлт болгон дээр нь түүнийг сордог. Харин Рони үүндэн сатааралгүй тайван хിവэр жолоодож өөртөө бүрэн итгэлтэй байлаа. Тэр орой багийнхан Ронид зориулж даруухан баяр зохион байгуулав. Энэ үеэр Тони анх удаа Ронигийн авьяас чадварыг хүлээн зөвшөөрлөө. Тэр мөчид Рони өөрийгөө шинэ гэр бүлтэй босноо мэдэрч сэтгэл нь ихэд хөдөлж талархах сэтгэлээр дүүрчээ. Дараа өдөр нь Рони албан ёсоор бэлтгэлтэй орж тэр өөрийн бие сэтгэлийг том тэмцээнд бүрэн бэлтэж эхлэв. Механикч Роман машиныг нарийн тохируулж бодит зам дээрч симулятор дээрч давхар шалгаж байлаа. Бүх багийнхан зорилгодоо хүрэхийн төлөө нэгдэж хамтдаа ажиллаж байх энэ үед бэлтгэлийн хамгийн хүнд сорил болох маш нарийн хөдөлгөөн шаардах дрифтний тусгай техникийг эзэмших хэрэг тулгарав. Энэ бол тэмцээний гол шалгуурын нэг бөгөөд Рони чихэндээ олон удаа алдах боловч уйгахгүй хичээл зүтгэл түргэн суралцах төрөлхийн авьяасаараа энэ техникийг ердөө нэг өдрийн дотор эзэмсэж хамтрагчдаа бишрүүлв. Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа Ронигийн жинхэнэ сорилт ихэлсэн нь уулын зам дээр уралдах байв. Энэ нь эргэлт ихтэй, өгсүр, бие махбод болон сэтгэл зүг хүчтэй сордог зам юм байна л да. Рони ч өмнө нь сурсан бүх техникээ ашиглаж бүх хүчээ дайчлан өөрийгөө хязгаартаа тултал ашиглахаар шийдэв. Мөн түүний унах гол машин болох Энисен Сильвия S15-ыг үнэн ч чадварлаг механикч Роман бүрэн тохируулж дуусгасан байв. Ингээд багийнхан хамгийн их хүсч хүлээж байсан дрифтний тэмцээндээ оролцохоор бүрэн бэлтгэлээ хангалаа. Энэ тэмцээнд олон чадварлаг залуу уралдаачид оролцож байгаа бөгөөд ялагч нь олон улсын дрифтийн аваргад оролцох урилга хүлээн авах байв. Өнөөх өндөр цалин хүсэж байсан Кент ч энд байх ба тэрээр Ронигийн гол өрсөлдөгчөөр нэрлэгдэв. Кент өмнө нь өсвөр үеийн дрифтний аварга байсан бол Рони Японы дрифт симуляторын аварга жинхэнэ зам дээрх анхны уралдаанд оролцож буй анхаарлын төвд буй залуу байлаа. Үзэгчдэд энэ хоёрыг их л сонирхож хэн нь илүүрхэх бол хэмээн хүлээсээр л тэмцээний шүвгийн намд Рони Кенттэй өрсөлдөв. Уралдаан 2 үе шаттай ба эхлээд нэг нь урд гарч дараа нь байраа солилцсон. Эхний шатанд Рони урд явж Кент түүний ардаас дагаж яв. Энэ үед Рони өөрийн хурд ур чадрыг бүрэн харуулж замаар төгс мэтэл шарван давхиж байлаа. Шүүгчид тайлбарлагчид хүртэл түүний доктортай уян хатан жолоодлогыг гайхан шагшрав. Харин ард нь явж байсан Кентийн уур уцаар улам ихсэж Рони гүйцэж хүчрэхгүй байгаадаа улам бүр сандарч байв. Харин 2 дугаар шатанд Кент уралдааныг тэргүүлж байсан хэдий ч тэрээр санаанд оромгүй зүйл хийж гинэт торомзоо гიშгснээр Рониг зочоож хүчээр удаашруулахад хүргэв. Рони түүнийг гүйцгээр оролцсон ч машин нь хяналтаа алдан замаас гарчдаг. Аз болоход хашлаг мөргөлгүй өнгөрсөн ч зогсохоос өөр аргагүйд хүрч уралдаанаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. Ронигийн анхны бодит дрифт уралдаан байсан тул тамирчид иймэрхүү залжин их хэрэгэлдэг гэсэн төсөөлөл түүнд огтхонч байсангүй. Тэрээр ялагдсандаа урам нь хугарч байсан ч багийнхан нь түүнийг зэмлэхийн оронд дэмжин урам өгцгөв. Ингээд Рони ялагдсныхаа дараа сэтгэлээр унаад байж байтал гинэт нэгэн гайхалтай имэйл хүлээн авав. Тэр нь Ронигийн орхийг мөрөөддөг захин уралдааны
баг түүнийг эсвэж байгаагаа мэдэгдсэн байв. Энэ үеэр нь Жэни ч мөн санамсаргүйгээр уг зурвасыг нь олоод харчихдаг. Тэгээд Роныг өөрийн багаасаа гарчихвээ гэж айсан хэдий ч Роныгийн захин спортын мэрэгжлийн уралдаанч болох мөрөөдлийг сайн мэддэг тул энэ бол түүний хувьд алдаж болохгүй алтан боломж гэдгийг ч ойлгож байлаа. Нөгөө талаас өчигдрийн уралдаанд бараг осолдох шахсан нь Роныг эргэлзээнд оруулж би үнэхээр уралдаж чадах хүн мөн үү гэх асуултыг өөрөөсөө асуухад хүргэжээ. Тэрээр өөрийгөө бүтэлгүй амтан мэтэл мэдэрч байсан ч Роны түүн дээр ирж айх гэдэг чинь буруу зүйл биш ээ. Харин тэрхүү айдсан хэрхэн даван туулж чадах вэ гэдгийг л чухал. Энэ чинь л амжилтанд хүрэх түлхүү шүү дээ. Химээ хэлв. За тэгээд Тонигийн энэ үгс нь Роныгийн сэтгэлд хүрч түүний дотор байсан гал цогийг хасаах шиг л болдог. Аз болж Роны өмнөх тэмцээнд хамгийн үн цэнтэй тоглогчоор шалгарсан учраас Японд болох олон улсын дрифт уралдаанд оролцох урилга авсан байлаа. Ингээд тэрээр дахин уралдахаар шийддэг. Тэрхүү олон улсын тэмцээн нь жирийн нэг уралдаан биш. Харин дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн шилдэг жолооч нар оролцдог бөгөөд тэр дунд нь сүүлийн 3 жил дараалан авраг болсон Алдарт Шэйнж багтаж байдаг. Тэмцээн эхэлмэгц хүмүүс Роныг нэг л өөртөө итгэлгүй эргэлзсэн байдалтай байгааг анзаарчээ. Тэр өөрийгөө төвлөрүүлж тайвшрах гэж хичээж байтал Шэйн түүнд чам шиг авьяастай хүн ялагдахаас айх хэрэггүй. Айдас гэдэг бол байж болох зүйл. Гэхдээ чи түүнээс болж ухарвал хизээч амжилтанд хүрч чадахгүй. Харин айдсаа дийлээд урагшлах хэрэгтэй хэмээн хэлсэн нь Ронид ихэд урам өгөв. Ингээд тэрээр аажмаар өөртөө итгэх итгэлээ олж зөвхөн жолоодох чадвар биш сэтгэл зүгээ удирдах чадсан хүн л амжилтанд хүрдэг гэдгийг ухаарав. Одоо Роны жинхнээсээ бэлэн болж өөрийн чадварыг дэлхийд нийтэд харуулах цаг нь ирсэн байлаа. Тэмцээний эхний шатанд Роны өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байсан туршлагатай, алдартай дрифт жинтэй өрсөлдөв. Роны өрсөлдөгчийгөө төвшинг сайн мэдэж байсан ч түүнээс огтхон ч айсангүй. Эхний тойрогт Роны урд нь гарч өрсөлдөгч нь араас нь шахаж байсан ч Роны юусоо сандралгүй өмнө нь сурсан бүхнээ эргэн санаж хүнд дарамтанд орж доктортой тайван уралдав. Энэ тойрогт хоёр тамирчны оноо бараг тэнцүү байсан ч шүүгчид Роныгийн уралдааны дунд үзүүлсэн хяналттай ухаалаг жолоодлогыг өндрөөр үнэлж тэрээр дараагийн шатанд шалгарч чадлаа. Шоугийн 8-д Роны дэлхийд алдартай Японы болон олон улсын дрифт тэмцээнүүдэд төрүүлж байсан туршлагатай тамирчинтай тулгарав. Тэрээр домог болсон нэгэн байсан ч Ронид тэр нь хамаагүй байв. Зүгээр л өөрийгөө бүрэн дайчлан ур чадвараа харуулах хэрэгтэй гэдгээ л мэдэж байв. Уралдаан яг л нэгэн видео тоглоом шиг өрнөж харин Роны тэр тоглоомын мастер шиг л уралдаж үзэгчдийг алмаар болов. Харин өрсөлдөгч нь Роныгийн тайван доктортой уралдаанд сандарч алдаа гаргаснаар Роны ялалт байгуулж дараагийн шатанд Кентэй өрсөлдөх шаардлагатай болов. Харин нөгөө талд Шэйн аль хэдийн финалд шалгарсан байлаа. Дахин Кентэй тарсан нь Роныгийн хувьд маш том шалгуур бөгөөд хүмүүс ч түүнийг өмнөх ялагдлаасаа хэрхэн сэргийж чадахыг харахыг тэсэн ядан хүлээж байв. Уралдааны эхний тойрогт Роны хойноос нь явв. Харин Кент дахин өнөخت залжин аргаа хэрэглэж торомсоо огцом гიშгсэн ч энэ удаад Роны бэлтгэлтэй байв. Тэр хууртагдaltaгүй өнгөрөхөд Кент өөрөө үүндээ сандарч машин нь хяналтаа алдсан тул замын хажуу руу гулгаж оров. Дугуйнаас нь гарах удаа Роныгийн харах өнцгийг хааж байсан ч тэрээр сандралгүй замаа зөв болж Кентийг гүйцэж чадлаа. Ингэснээр Роны эхний шатанд гайхалтай уралдаж өрсөлдөгчөө ардаа орхисноор том онооны зөрүүтэйгээр тэргүүлж эхлэв. Харин Кен хоёр дахь шатанд байр сууриа хамгаалж чадалгүй хожигдож эцэст нь тэмцээнээс хасагдав. Түүний хувьд тэмцээндээ ч ялагдаа зогсохгүй багийн механикч нартайгаа дандаа муухай харцдаг байсан тул клубээсээ бүр мөсөн хөөгдөж яг л кармагаа эдэлжтэй л гэдэг шиг юм болов. Эцэст нь нэг юм хүн бүрийн хүсэн хүлээсэн финалийн уралдааны цаг болов. Финалд Роны сүүлийн 3 жил дараалан авраг болсон Шэйнтэй нүүр тулах бөгөөд уралдааны өмнө Тони холбооны төхөөрөмжийг Жэни төгснөөр Жэни чиглэл өгч удирдан
дэмжих чухал үүргийг хүлээв. Рони ч туйлын зоригтой эрч хүчтэй байгаа нь харагдана. Тэрээр финалийн гараанд зогсох мөчтөө Шэйнтэй анх танилцж байсан үеэсээ эхлээд өнөөдрийн энэ чухал мөч хүртэлх урт зам уйггүй хөдөлмөрөө бодон өөрөөрөө бахархаж байв. Энэ уралдаан бол зүгээр нэг тэмцээн биш. Энэ бол түүний хэн болох, юунд хүрч чадахыг харуулах сорилт байв. Үзэгчид, шүүгчид ч бүгд маш их догдолж юу болохыг тэсэн ядан хүлээн. Ингээд уралдаан эхэлж Рони эхний тойрогтоо тун итгэлтэйгээр төрүүлэн гарч булан бүрийг алдалгүй төгс эргэж байлаа. Харин Шэйн яг ард нь шахуу тулж амьсгаа авах завгүй дагав. Эхнээсээ л уралдаа маш хурц, ширүүн уур амьсгалтай өрнөж Шэйн дуршлагтай аврагч гэлээ. Рони сандралгүй тайван байж чадав. Гэвч төгсгөлтөн Шэйн эхний тойрогт ялалт байгуулж чадлаа. Харин хоёр дахь тойрогт Рони Шэйний оноо гүйцэх хэрэгтэй болов. Энэ удаад Шэйн төрүүлж гарсан ч Рони түүнээс хоцролгүй хамт тавхисаар байв. Тэр уралдааны замыг Шэйнтэй энэ тэнцүү сайн мэддэг мэтэл эргэлт бүртээ илүү зоригтой дайчин хөдөлж байлаа. Үзэгчдэд ч шин залууг ийхүү аврагтай энэ тэнцүү уралдаж байгааг үнэхээр гайхаж бишрөв. Эцэст нь Рони хоёр дахь тойрогт ялж өөрийн ур чадвараа хүн бүхэнд харуулж чадлаа. Түүнийг ингэж дуршлагтай уралдаанчдын зиндаанд очино гэж хинч төсөөлөөгүй шүү дээ. Ингээд тэдний оноо тэнцснээр ялагчийг шийдэхийн тулд нэмэлт тойрог хийх шаардлагатай болоход үзэгчдэд ч сүүлийн уралдааныг үзэхээр орой болтол хүлээн сулаа. Рони Шэйн уралдаандаа бүрэн бэлтгэлтэй зоригтойгоор гарч ирэв. Шинэ хүнч бай, дуршлагтай аврагч бай. Бүгд л ялахын төлөө уралдаж байв. Удалгүй 3 дахь буюу сүүлийн тойрог эхэллээ. Цаг оройтсон ч хоёр уралдаанч улам хурдалж эцсийн хүчээ шавхан уралдав. Нэгэн эргэлт дээр Шэйн Ронид дэндүү артиж бараг мөргөх төгсөн ч Рони анхаарал алдалгүй төгс иргэн Шэйнийг ардаа оргисноор барайны шугамыг төрүүлж даван шинэ аваргаар тодорч чадлаа. Ийхүү үзэгчд хашгирч, уухайлан баярлах ба Шэйн хожигдсондоо тийм ч сэтгэл дундуур харагдсангүй. Харин манай Рони мөрөөлөө биелүүлсэндээ маш их баяртай байлаа. Уралдаанаас хэдэн хоногийн дараа Рони уралдааны ертөнцөөс хөндөрч олон улсын захин спортын багтаа хэлсэж шинэ мөрөөлөө хөөхөөр шийджээ. Гэхдээ тэр өөрийн уралдааны багийг зүгээр орхихыг хүссэнгүй. Харин ч эсэргээрээ өөрийгөө хөгжүүлж алдаануудаасаа суралцсан гэдгийг хэлээд хамт олноо өөртөө хамт захин спортын багт нийтийг өрсөн байв. Эхэндээ Жэни сэтгэлээр унсаж удалгүй Ронигийн сонголтыг ойлгож хүлээн зөвшөөрчээ. Тэр Рониг холоос ч гэсэн дэмцээр түүний амжилт шинэ алхам бүргийг баяртайгаар дагаж сэтгэлээсээ баяр хүргэж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.